За өнөөдөр 10 цаг 28 минутад Жинхэнэ 20 дугаар орооны нутаг дэвсгэрт гал төмөр гарсан дуудлагаар онцгой эдлийн байгууллагын албан хаагчид албан үүргээ болоод гүйцэтгсэн. За гал 10-ыг харьцах нь 18 м талбайтай 3 давхар объект болоод галд өртсөн байгаа. За галыг болоод манай албан хаагчид 12 цаг 40 минут гэхэд дархалтыг бол зогсоосон. За нийтдээ болоод нийслэлийн хэмжээний гал төмөр унтраах аврах 7 аймгийн 100 гаруй албан хаагчид үүрэг гүйцэтгэлээ. За 15 цагт үндсэндээ болоод бид галыг болоод зогсоосоо. За зогсоогоод яг одоо болоод хэргийн газар цагдаа хууль хяналтын байгууллагын төлөөллөд үзлэг хийж байна. За энэ галд онцгой эдлийн байгууллагын нэг албан хаагч маань албан үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар амь насаа алдлаа. Тийм учраас амь насаа алдсан албан хаагчийнхаа ар гэрт онцгой эдлийн байгууллагын удирдлага нийт хамт олонны өмнөөс гүн эмгэл илэрхийлье. Одоо хууль хяналтын байгууллагын ажилтнууд хэргийн газрын үзэлгийг зохион байгуулж байна гэдэг мэдээллийг та бүхэндээ хүргье. За хамгийн дээдлийн давхарт болоод худалдаа үйлчилгээ эрхэлдэг байсан юм байна. За доотлын 2 зойрын давхар болоод агуулгын зориултаар ашиглаж исэн. За тэнд болоод янз бүрийн параметраар шатамхай зүйл болоод хадгалагдаж байна гэсэн өрчлсөн байдлаар бид тооцож байгаа. За албан хаагчдын хувьд болоод ямар нэгэн одоо хэлмэр хамгааллын бусад чиглэлээр болоод манайхаас дутагдaltaй зүйл болоод байгаагүй гэдгийг тулгая. За одоо бол яг амь насаа эрсдсэн албан хаагчид ямар шалтгааны улмаас амь насаа эрсдсэн гэдэг шалтгааныг бол хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэдэг мэдээлэл. Прокурорын зөвшөөрөлтөй цагдаагийн байгууллагаас өгсөн одоо зөвшөөрөлтөй буюу бид мэдээлэх хэмжээндээ л энэ мэдээллийг бол энэ гал дээр бол ажиллаж исэн албан хаагчид амь эрсдсэн албан хаагчаас бус албан хаагч юм байдал бол юм байна. Худалдааны үйлчилгээ бол эхэлсэн байсан гэсэн мэдээлэл өгсөн. За энд болоод одоо саяны энэ гарсан гал төмөрт болоод гадны иргэд өртсөн буюу ямар нэгэн гэмтэл угаардсан ийм мэдээлэл байхгүй байна. Одоо болоод бид нар хэлэх боломжгүй. Зөвхөн одоо хэргийн газрын үзлэг хууль хяналтын байгууллагууд нэл шалгалтын үйл ажиллагааг эхлүүлээд явж байна. Ер нь 3 дахь объект болоод тэр чигээр галд өртсөн. За энэ дээр болоод нөгөө гадна үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагч бүгд амьсгалын бие даасан төхөөрөмжтэй байна гэдгээр бас манай гадны иргэд төсөөлж явах шиг байна. Яг галд өртөж байгаа объект дотор үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчид болоод хөдөлмөр хамгааллын хувцас дутагдaltaй буюу тийм хувцасгүй орж үүрэг гүйцэтгэдэг. Тийм алдаа болоод балаарн болоод гараагүй. За онцгой эдлийн байгууллагын техник хэрэгсэл ялангуяа одоо Улаанбаатар бүс буюу нийслэлийн хэмжээнд үүрэг гүйцэтгэж чадах болоод бүрэн хангалттай байгаа. За манай иргэд бас ойлгож байгаа байх. Тэнд байгаа бүх машинууд болоод өөрсдийн хуваарийн дагуу үүргээ гүйцэтгээд явждаг. Тэрнээс одоо бүх олон машин үрж ирээд зэрэг тэрлүү одоо усаар тавьдаг ч юм уу. Тийм зохион байгуулалт байхгүй. Галыг болоод мэрэгжлийн удирдагч ахлах офицерууд дарганаар бол удирддаг байна. Дуудлага аваад мэдээж үүрэг гүйцэтгэх гээд манай томилгоод бүрэлдэхүүн хүн очино. За очиод гал хаанаас дархалттай байна гэдгээ болоод тогтоох ёстой. Ингээ яг энэний дагуу дүрмийн дагуу үүргээ гүйцэтгэжсэн. За энэс цааших мэдээлэл бол бид бас өгөх боломжгүй байна. За уг албан хаагч маань бас онцгой эдлийн байгууллагуудад 20 гаруй жил ажилласан тийм албан хаагч одоо байлаа. Ар гэрийнхэнтэй нас эхний үеийн бид хүн уулзсан байгаа. Тэгээ ар гэр нь одоо ам бүл сургуулаа бага насны бас 5 хүүхэдтэй. За ийм байдалтай байгаа. За тухайн албан хаагчийн тухайн өргөдөл өгсөн талаар манай хүний нөөц төр байгаа. Хэрэгэд энийг бас тодруулъя. Тэгээ мэдээж бас онцгой эдлийн байгууллагын албан хаагчид маань бас тодорхой хугацаа алба хаасны үндсэн дээр гардаг тийм хууль дүрм журмтай